үзүүлэх арга хэмжээ бий болоод байна. Тэгээ арга хэмжээнд мэдээлэл дэвшүүлж өгөх юм гинэ. Ангаар дурданда хүрэлцэн ирсэн ахмадуудаа удахгүй гарч байгаа 17 дугаар жармын алтан уншлах тэмээх гал дахиад эдийн сашины нарийн мэндийг хүргье. Жил болгон манай тамгын газар хаваа одоо газрууд маань ахмадуудаа хүндэтгэж хүлээж авдаг. За энэ удаагийн бас ахмадаа хүндэтгэх арга хэмжээг бас хурал засаг даргын тамгын газар бид хамтдаа зохион байгуулж байгаа. Бас анхудаа байх гэж би бодож байна. Тусдаа уулна хийдэг бас энэ удаас хамтдаа хийж байгаанаас онцлог. Тэгээд хотын шинэ удирдлага одоо хотын шинэ удирдлагын баг хотын ажлыг аваад 7 сар гаруй хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол бас маш олон ажлыг бид хамтдаа хийж бүтээж за мөн та бүхэн маань энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас сонсож байгаа байх. За хурлын хувьд бол та бүхэн мэдж байгаа бид 7 удаа хурлаад 7 удаагийн хурлаар бас нийслэлийн засаг даргынхаа их 4 жилийн мөрийн хөтөлбөрийг баталсан. За мөн 2017 оны нийгмийн эдийн засгийнхаа үндсэн чиглэлийг баталсан, төсвийн тодтгол төсвөө баталсан. За хамгийн сүүлд одоо 7 дугаар хуралдаанаараа бид утааны талаар зөвхөн утааг хэлэлцсэн Улаанбаатар хотын тулгамдаад байгаа асуудлын нэг болох утааны талаар ээлжид хуралдаанаа хийсэн байгаа. За энэ хуралдааны хийх болсон гол зөвхөн утааг хэлцэх гол одоо асуудал нь таах мэдж байгаа нь бол үндэсний аюулгүйн зөвлөлтөөр нэмээд Улаанбаатар тулгамдаад байгаа. За өнөөдөр Улаанбаатар хот маань гамшигын одоо хэмжээнд хүрсэн гэж үзэж тусгай төлөвлөгөөг одоо гаргаж ажил үйл ажиллагаа зохион байгуулсан юм зөвлөмж ирсний дагуу бид хурал зохион байгуулж нийтдээ 3 сарын хугацаанд хийх маш олон одоо ажил арга хэмжээг бид нар батал засаг даргадаа өргөн барьсан байгаа. Засаг дарга одоо чиглэл өгч засаг дарга маань одоо энэ одоо 3 сарын тусгай төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд ороод байна. Өчигдөрхөн ихэд одоо хаахын мэдж байгаа бас хөрөнгө оруулагчдын уулзалт бизнес уулзалтыг бас хийж Улаанбаатар хотод 2017 онд хийгдэх ажлуудын талаар хөрөнгө оруулагч бизнесийн эрхлэгчдтэй бас санал солилцож ажил одоо төсөл хөтөлбөрүүдэд танилцуулсан. За товчхондоо бол ийм тэгээ засаг дарга маань бас та бүхэнд өөрийнхөө чиглэлээр хийж байгаа асуудлуудыг баханд бас товч мэдээлэх байх. Ер нь бол цагаан сар гэдэг бол бас нэмсний одоо нэг сайхан ахмад буурлуудаа хүндэгддэг ийм баяр. Тэгээ энэ баярыг бас бид нар тэсийн адуу гэдэг. Жилдээ та бүхнийхээ царайг 2 удаа хардаг. Ингэж бөөнөр нь нэг нь одоо ахмадын баяраараа за мөн сар шинийн баяраараа бид бүхэн ингэж уулзаж та бүхэн маань бас залуу насандаа Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хийж ирсэн бас энэ удаа одоо хоорондоо ярьж дурсамжаа өрнөдөг бид бүхэнд бас сургаалаа хайрладаг. За ийм сайхан баяраа тэгээд та бүхэндээ дахин одоо ирж байгаа сар шинийн баярын мэндийг хүргье. Үе яхан буурлууд та бүхэндээ ирж буй алтан унжлагт гал дахиад жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын засгийн газар төр захиргааны байгууллагууд ахмад насны талаар анхаарч ирсэн бөгөөд ахмадуудад зориулсан шуурхай үйлчлэгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх урт удаан насалж, аж аргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлээд анхаарч ирсэн нэг илэрлэл нь ахмад насны тухай хуулийг шинжилэн батлуулсан бөгөөд 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэлээ. Нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийслэлийн эдийн засгийн нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ахмадын талаар тодорхой асуудлыг тусган батлуулсныг та бүхэн мэдж байгаа. Бид бүхэн 2017 оны иргэдийн оролцоотой эрх зүйн шинтгэлийн жил болгон нийслэлийн эрх зүйн орчин шинжилэн өөрийгөө тэтгэх эдийн засагтай санхүүгийн үед бий даасан тусгай статус бүхий засаг захиргааны нэгж байхаар тухайн хуулийн шинжилсэн ойролцоог төслийг засгийн газарт өргөн бариад байгаа байлаа. Нийслэлд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 69.6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174.4 тэрбум, хөгжлийн банкны их усрээр 64.3 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
12.1 тэрбум, гадаадын зээлссэн хэмжээ хөрөнгөөр 356.9 тэрбум төгрөгийн нийт 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлнэ. Бид бүхэн өчигдөр хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж, нийслэлийн чухал нэгж байгууллагуудад энэхүү ажилд идэвхтэй оролцохыг уриалсан, хамтдаа ажиллах, хамтдаа хямдлаас гарах асуудлыг уриалсан юм зөвлөгөөний зохион байгуулсан. Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээ салбараар нь авч үзэх юм бол хамгийн их хөрөнгө оруулалтыг хот байгуулалтын салбарт, за дараагийнхын авто зам нийтийн тээврийн салбарт, за нийгмийн салбар, хот тогтчлолт, байгаль орчин, төрийн үйлчлэгээс сайжруулахад тодорхой хөрөнгүүдийг бол зарцуулах болно. Аз жаргалтай одон хугацааны хөгжлийн хөтөлбөрийн нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хуулиар батлуулан Улаанбаатар хотыг иргэнэ дээдэлсэн, өндөр технологид суурилсан, үйлдвэрлэл бие даасан эдийн засагтай, бизнес дээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлахын олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг өөрнөс төрхтэй зүүн хойд Азийн бизнес аял жуулчлалын төв хотолгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаамаа. Аз жаргалтай хот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахмад уурлууд та бүхний үнцэнтэй санал санаачлах, залуу хойч үе бидэнд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн сэдвүүд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд өргөдөгсөн зөвлөл байгуулагдсан ажиллаж байгаа. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгмийн эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөдөгсөн зөвлөлд ахмадууд, төрийн болон төрийн бас байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл, бизнес хэрэглэгчид багтаж байгаа. Ахмад насны тухай хуулийг сурчлан дамжуулах зорилгоор ахмад насны эрх хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа үндэсний чуулганд нийслэлийн 215 ахмадын төлөөлөгч оролцуулж санал бодлыг нь хэлүүлсэн болно. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 31-р журам батлах тухай тогтоолоор ахмад насны та бүхэнд насны ишиг олгож эхлээд байна. Нийслэлийн сэдвийн тамгын газар болон нийтлэг үйлчлэгийн газрын сар шинийн баримт тохиолдуулан ахмадуудаа нэгдэн хүлээн авдаг байсан бол энэ жилээс нийслэлийн сэдвийн тамгын газар иргэн төлөөлөгчдийн хурал ахмадуудаа биедэн хүлээн авдаг болсныг дуулахад таатай байна. Нийслэлийн сэдвийн тамгын газраас өнөөдөр насны төсөвтэй гарсан та бүхэндээ дараа гарах хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллахаар шийдэрлээд байна. Янжив дараагаар өдөр танилцуулсан байгаа. Тэгээд энэ арга хэмжээнд авч байгаа. Ерөнхий өвчин сэргийлэх жилд нэг удаа хамруулаач гэсэн өсөлттэй байсан. За энийг бол бид нар хамруулж байхаар бол шийдсэн байгаа. Ахмадын зөвлөлийн захин сантай болж та бүхний санал тусалтыг сонсох, хариу өгөх, ахмадууд та бүхэн өөр хоорондоо мэдээлэл солилцох, чөлөөт харилцаатай болох шаардлагатай байна гэсэн. Энэ манай мэдээллийн технологийн газар хариуцаад ийм захин санг нээж өгөө, та бүхэн хаягийн нээж өгөөд ингээд хоорондоо уулзах болцоо бүрдүүлнэ. За чөлөө цагийн өнгөрөх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэндэд анхаарах зорилгоор биеийн тамирын зааланд 7 хоног нэг удаа үйлчлүүлэх санал тавьсан байгаа. За энэ тамирын газраас хотынхоо биеийн тамирын зааланд бол нэг өдрийг гаргаж өгч бас энэ биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулж ахаар шийдвэрлсэн байгаа. За нийслэлийн сэдвийн тамирын газраас өндөр насны тэтгэврт гарсан ахмадуудтайгаа улиралд нэг удаа уулзах зохион байгуулж ах хэрэгтэй гэсэн төсөлтөд хүлээж авч байгаа. Тэгээд бид нар нийслэлийн удирдлагын төвшөнд улиралд нэг удаа уулзах зохион байгуулж байна. За сар шинийн өмнө та бүхэн ахмад тастангуудаа бол 80,000 төгрөгийг бол олгож байгаа. За эдгээр асуудлуудыг бол шийдвэрлээд ажиллаж байна. Их орны хөгжил зүйн төлөө шудраг бүтээл хөдөлмөрөөр зориулсан үе ахмад наснуудаараа бахархаж бас бид бүхэн өдөр дөрөөл авч байдаг билээ. Буян төрлөө та бүхэндээ 6 насалж, 6-тай таяа тулж, үр хүүхэд төр түмэндээ дэвшгэн олж явахын үлзийтэй өрөөлийг дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрэ. Тэгээ санал хүсэлтэй хүмүүс нь гар өргөд тэгээ санал хүсэлтэй хэлэх үү. Сорлын одоо энэ хүн хүндтэй танхимд бүхний дараагийн санал хүсэлтэй хүн байна. Тэгээд би зөвхөн бүрдэж нэгдүгээр одоо чаттай чинээтэй болчиход тэгээд хоолой одоо ямар юм гарсан юм бэ? Бидний хоолой гэдэг чинь тэгээд ой модны одоо амгуур оруулаад одоо хашаа байшин байж байна. Намайг хатаж байна. Манай нэг ирээсаа. Тэгээд янд гэр хороод машины утаагийн яриад. Чилка материал шатаад тэднээс харсан утаа гэж байдаг юм. Юуцэн гэж байна. Бид нар ахмадууд жилд 2 удаа та бүхэнтэй уулзаж нүрээ харуулахдаа дандаа халамж аваад, итгэлийг аваад, сайхан
хоол идээд ингээд явцгаадаг. Бидэнд бас өх юм та бүхэнд байх юмаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ хүмүүсийг ашиглаад тэр сургалт зохион байгуулахдаа хамтуудыг ашиглаж гэсэн юм санал байна.